can't be sleeping. Keep on waking. Next to me. Guilt is burning. Inside I'm hurting. This ain't a feeling I can keep. So blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. Blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. Blame it on the night. Багтаа бүгд хичүүдэг хэтрээ тоцгоон дээр тод хоёр оноо авчихсан. Хоромоо ойрхон байгаад дамжуулт видео дээр дундад ашиглаж байгаа самбраас. Ахаа дижитал хоёр толгой зүүн дээрх болж байгаа амжилттай. Тэр жавж хоёр дараад хийчихээ байсан. Бид яг урдтай контракт хийх юм байна. За өдөртөө охины өнөөдрийн мэндийг хүргэе. Нэг эсрэг нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхлэх бэлэн болсон байна. За бидний зочин Олон улсын жирийн мастер Төв аймгийн Туур хуцаагийн капитан даваас хүн дэлгэрэн хөрөлт ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн чинь өндөр мэндийг хүргэе. За тийм ямарсан бидний урилга явуулж хөрөлт ирсэн баярлалаа. Бид бол дэлгэрэнгүй нэг сайхан ярилцлаа. Өдөртөө охинд өргөхээр бас ээж тараалаа бид нар сахчтайгаа ярилцж байгаа. Тэгээд өөрөө чинь сонгосноос учиртай саяхан болсон бас Азийн наадамд 2 дахь удаагаа медаль авлаа. Монголын сагч данхуудаагаа нэс мөнгөн медалийг авсан. Тэгээд удаагаа ус өөрөө шин дуудаж байгаа маа. За тэгээд хоёулаа өөрийнхөө бага насны амьдралаас өөрийгөө танилцуулгаас олон нэвтрүүлэг эхлэе гэж бодож байна. Хаана төрж өссөн? Тэр талаас эхлэх үү? За миний хувьд 1990 онд Өвөрөнгө аймгийн 12 суманд төрсөн. За тэгээд төрөөд 2 настай байхдаа Төв аймгийн 100 мод суманд шилжиж ирээд тэгээд Төв аймгийн 100 мод суманд 92 оноос хойш өдөө хүртэл амьдарч байна да. За тэгээд Төв аймгийн 100 мод сумын 5 дугаар 10 жилийг төгссөн. За тэгээд их сургуулийг болохоор шинжилгээ технологийн сургуулийн, мэдээлэл холбоо технологийн сургуулийн оптик холбооны инженерийн бэрхшээлээр төгссөн байгаа. За одоо тэгээд хотын захиргаанд нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер бэрхшээлээр ажиллаж байна да. Бас өөрийнхөө аав ээжийн талаар, гэр бүлийн талаар өөрөө л алин том гэж сонссон. Тий. За манай аавыг Лувсан зөөгийн Даваасан бүгдэг насаараа цэргийн айрамд ажилласан. За манай ээжийг Дулмжийн Ундрал гэдэг багш мэргэжилтэй. Тий. Бас насаараа багшилж байгаа хүн байгаа. Тэгээ манай би доороо нэг дүүтэй. Дүү маань одоо Москвад оюутан. Тий, энэ жил төгсөх курс оюутан. Гэр бүлийн байдал. За би эхнэр хүүхдээ хамт амьдардаг. За эхнэр маань одоо магистрт сурдаг. Хүү маань одоо ой хүрч байна да. Хороолаа. Сагсан мөн би олон улсын жирийн мастер цологлогэр нэм хүрцэн. Тэгээд олон улсын бас хэдэн тэмцээнээс медаль хүртсэнийг бид нар мэдэн. Тэгээд яг энэ спорт гэдэг зүйлтэй хэдгээр ангид яаж учирч вэ? Хэдэн настайд очирч вэ? Тэр талаас эхлэе. Би анх ер нь 2 дугаар ангид байхдаа анх манай одоо 10 жилийн багш маань, Тамирын багш маань намайг волейболын секцэнд авч. Тэгээл анх ер нь спортын зам руу нэгсэндээ ер нь бол тэгээд волейболын секцэнд анх хичээллээд бас хөөрхөн сакс волейбол олцдог тий. Тэгээд бас аймгийн авар шалгуулалт тэмцээн оролдонд бас нөлөөдөг орсон шүү. Тэгээд анх спорт эхэлж ирсэн да ер нь. Өргөжлүүлээд бас дугуй спортоор орж ирсэн. Өөрөө ч надад ярьж байхад сумогийн улсын аврал хүртэл оролцож ирсэн гээл тэр талаас яг нөгөө одоо нөгөө аймгаа төлөөлөд улсын чанартай тэмцээнд оролдонд багш нар маань хүүхдүүдийг аягүй авч явдаг. Тэгээ би жоохон бие хөгжил сайтаас учраас багш нар намайг аягүй сонирхдаг. Тэгээ намайг аягүй тэмцээн оролдонд авч явдаг гэсэн л да. 4-р ангид байхдаа манай багш бас намайг чинь сумаг улсын аврагт оруулах гэдэг. Ягаас яг гүшүү зам тэр үед чинь тухайн үед гүшүү зам бат хоёр ах маань эд барилддаг гэсэн. Гүшүү замны нэрэмжит улсын аврал шалралт тэмцээн гэж болоод тэрэнд ороод бас тусгай өрн шил хүртэжсэн.
Тэгээд 5 дугаар ангиас эхэлж дугуй спортоор хичээлсэн дээ. Дугуй спортоор бас олон удаа сайн авраг болсон гэж сонсч ирсэн. Яг сакснаас өмнө яг үндсэн суурчин бол яг дугуй спорт болж өнгөрсөн болоо гэж би бодож байна. Тэ дугуй спорт бүрийг 4 жил хичээлсэн л дээ. Тэгээд 4 жил хичээлэхдээ 3 удаа авсаар болж ирсэн. Тэгээд дугуй спорт ч өөрөө дотор их олон төрөлтэй л дөө. Уралдааны дугуй, уулын дугуй, трек гэл. Тэгээд би яг уралдааны дугуйд нь ч тэр уулын дугуйд айл айланд нь авсаар болж ирсэн. Дугуй спорт яг өөрт нь чамд өгсөн хамгийн тийм нандин чанар, зан чанар юу байна? Одоо хүртэл амьдралаас иржүүлж явдаг зан чанар гэх юм уу те? Дугуй спортын нэг гоё юм барианаас гарсан л бол гараанаас гарсан л бол барианд орох хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь бол би нэг аливаа зүйлийг эхэлсэн бол тэрийг заавал дуусгадаг нэг тийм гоё чанарыг дугуй спортоос авсан болов гэж боддгийн. За тэгээд тэрнээс гадна бас ямарваа нэгэн зүйл шантрахгүй тий. Төвчээртэй тууштай ах юм зан чанарыг бас дугуй спортоос олсон болов гэж боддгийн. Тэгээд дугуй спорт манаас айгүй олон хүрээл сайтай спорт л доо бас бусад клубүүдийн тамирчид за тэгэл өөрийн аймаг дээр болдог тэмцээнүүдэд манд чинь сумдуудаас хүүхдүүд төрж оролцдог. Тэгээд айгүй тийм нийтч болгодог юм л гэж боддгийн. Тэ? Гараанд дугуун дээр гараад бид хооронд өрсөлдөж гэсэн дугуунаасаа буухаар ингийн сайхан найзууд тэ нэгнийгээ таньдаг мэддэг. Тэрнээс хэлээ ер нь бол би тийм хүнтэй зөв харьцдаг зан чанарыг дугуй спортоос олж авсан гэж боддгийн. За тэгээд өөрөө ч юм яг хэдгээр ангиасаа сагсан бөмбөг спорт руу яг уруу татаж оров. Одоо чинь өөрөө чинь баг ч юм том биетэй байхад одоо хүмүүс одоо чинь Монголд хамгийн сонирхдаг спорт бүх рүү ч юм уруу татчихсан тохиол байсан. Ер нь бол ойртны хүмүүс ах их нар аав ээж ер нь бүгдээрээ ер нь бүх болгочихъя л гэсэн тийм битүүхэн мөрөөдөлтэй тэгэл намайг байнга л бүх барилдаач гэлдэг л дээ. Гэтэ яг бид өөрөө нэг сонирхолгүй гэсэн учраас бас тэр тал руу сая явах гэж боддгийн. За тэгээд сагсан бөмбөгтэй холбогдсон үеэс ярьж эхлэв. Сагсан бөмбөгтэй анх би яг 2006 онд аюур заны нэрмжид улсын аврах гэж болдог шүү дээ. Тий, тэр өсвөрийн улсын аврах гэж болдог. Хамгийн томоохон тэмцээнүүд энэ тий. Тийм томоохон тухайн үед их том тэмцээн байсан. Тэгээд тухайн үед манай одоо ч гэсэн нэг багт байгаа ган бол мөнхтөр хоёр маань бид гурав ерөнхийдөө нэг байрны найзууд л та багын сайхан найзууд. Намайг өндөр болохоор улсын аврагт авч явж исэн тухайн үед. Тэгээд бид тухайн үед заман нэр очиод нэг ч удаа гарч байгаагүй л дээ. Тэгжил ерөнхийдөө анх сагсанд ер нь жоохон дуртай болсон л доо. Тэгээд тэрнээс үгүй яг тууштай хичээлээ гэж гисэн бас нөгөөдөлтэйгээ цуг тоглох сургууль дээрээ бас ангийнхантайгаа тоглох тий багаар тоглолдог л тэрнээс яг бүр тэгж олон тэмцээн ордонд ордог байсан. Тэгээд яг том тэмцээн ордонд орж ирсэн гэх юм бол 11-р ангид байхдаа ах нартайгаа анх гоё лиг гэж болдог. Гоё лигт орж одоогийн Sprite League. Одоогийн Sprite League чинь хамгийн анхны улирлан тий гоё лиг гэж болж байна. Яг тэр гоё лигт л анх нартайгаа орж ил ер нь сагсан мөнгөийг тууштай хичээлэх болсон да. Одоо ч гэсэн туурс багт нэг огт байгаа. Гамболд маань тэр үед гоё лигийн гоё тамирчин болж илээ л да. Ахаа. Тий. Тэр үед би бол яг ингээл дөнгөжл яг сагсан мөнгөтэй их хөл тавьж. Дөнгөж эхэлж ирсэн л дээ. Тэгээд 11 дөрөнгийн хөхөд бас нэлийн нуруутай байсан уу? Тэг ер нь 11 дээр ингээд 90 өдрөөсөн л та. Хэд ийсэн ер нь метр 90 байсан баха. Ахаа. Тэгээд ихэд төвийн байр тоглолтыг гээд ахнаа дагуулад явсан. Тэг өндөр хүн. Гамболд мөхтөр чамаас бол өмнө бол алидийн сагсчин болцсон сагс тоглодог байсан. Тэр хоёр ч юм бол ерөөхдөө бол баг миний багш болохоор хүмүүс шүү дээ. Ер нь бол анх яг л бид гурвч яг нэг байранд байдаг амьдардаг. Тэгээд байрны гадаах шийдэн дээр тэр хоёр тоглол би хараал хийдэг л тийм лсэн л та. Тэгээд их сургуульд нэг дөр хөрст ороод ерөөхдөө манай шүтээс чинь аяг олон тэмцээн оролдонд болдог шүү дээ оюутнууд. Тэгэл анх эсэгчдийн тэмцээнд ороод тэгэл анх сараа өгстэй ерөөхдөө харагдал. Тэгэл ер нь шүтээсийн шигшээ, эсэгчдийн шигшээ за тэгэл залуучуудын улсын аврагт орсон, залуучуудын улсын аврагаас ирээд шигшээ багтаа орсон тий. Гэх мэтлэнгээр ингээд өг шаттай явсан л да. Тэгээ намайг бас яг энэ сагсан бөмбөгт ороход бас тусал тэмцээн бас зөндөө бол багш нар байдаг л да. Бас энэ тасрамд дурдхан зүйтэй баг тий. Намайг анх бас одоо талигч болсон цогтоогч маань намайг айгуу дэмжижсэн. За тэгээ тухайн үед манай 10 жилийн би нэмэр хөш наранхуугч маань бас намайг бас яг тэр нөгөө 16 өсвөрийн усаарт авч явж ирсэн. За тэгээд одоо манай ээгээ өгч маань байна.
анх бас нөгөө сонирхтны лигт бидний тасалжуулж ирсэн. Надад бас аягүй их юм зааж сургасан тий. За тэгээд ус оюутан болоод одоо амар жаргал өгш маань бас намайг аягүй их зааж эхлүүлж бас дэдлийг тавьж орж ирсэн л доо. Гэх мэтлэнгээр бас намайг бас сагсан мөгийн спортод бас хөлт явахад тусал тэмцсэн хүмүүс аягүй хүмүүс байгаа л да. Тэр хүмүүст бас их баярлж авдаг. Яг хуу манай аав маань өөрөө цэргийн хүн, ээж маань багш. Тэгээд би цэрэг болчдөг юм лөө гэж бодчихлаа. Багш болчдөг юм лөө гэж бодчихлаа тий. Тэгээ манай аав зөвөр маань намайг яг тэр тал дээр нь дэмждэг байл тий. Тэгээ аав маань харин цэрэг болоод яах юм нөхөө инженер болоод гоё шүү дээ анх тэгжилжсэн байхгүй. Тэгээ манай одоо ээж хамгийн баг дүү маань нэг холбооны инженерээр төгссөн мэт юм ах. Тэгээд ахыгаа бас ах манаас янз бүрийн гоё юм ярьдаг л да. Холбооны инженер хүн тэгдэг гэдэг. Тэгээ яг бага багт их сонирхдаг. Тэгээд тэр их сонирхолтой хөтлөгдөөл ерөөхдөө холбооны инженер болъё гэсэн. Зорилготой. Тэгээд зорилготой хүрчээл явж байна да ер нь л. 4 жил сурсан, бүр өчтөөсөн шилдэг оюутан, сургуулийн шилдэг оюутан болсон. Тэрийг замуулаас би ч өөрөө ч юм бол ингээд дотор байранд 4 жил амьдрал хажуугаар сагс тоглосон баг мэдээж бас хичээлээ орхитуулахгүй. Би бол чамайг арай өөр замлаар явсан гэдгийг сонсч байсан, тий. Бүгдийг өөрөө бие хийгээд, бүгдийг хичээлээ өглөө сонгоо, их сонгоод өдөр нь номын сан суугаад орой бэлтгэлээгээд ингээд 4 жил төгссөн гэдэг ярьж байсан. Тэр яг процессыг нэг дахиад ирэл. Яг нөгөө би 10 жилд байхасаа л эхлэв яг хичээлээ яг хийдэг. Тэгээд яг орой цагаар бэлтгэлээдэг. Яг аль алийг яг амжуулал явдаг. Яг тэр темперэл ерөнхийдөө их сургуульд ороод хичээлээ хийдэг, бэлтгэлээж хийдэг яг л тийм байсан л да. Тэгээд одоо яг чөлөө цаг гарвал хичээлээ хийдэг. Тэгээд оройн цагаар бэлтгэлээ хийдэг. Тэгээд ер нь бол маш завгүй л 4 жилийн өнгөрөөсөн доо ер нь бол. Тий. Тэгээд ер нь бол шүтээс чинь эсгчтэй явраг, шүтээс явраг гэдэг ерөнхийдөө тэмцээн маш олон болдог шүү дээ. Тэгээд хасаа мөцсөн болгомоор тэмцээн тий. Тэгээд хичээлээс бус цагаар бол ерөнхийдөө сагсаа тоглоол явж байдаг тий. Хичээлийн цагаар бол яг л хичээлээ хийдэг. Тэгээд ерөнхийдөө би ер нь бол хичээл ерөөсөө тасалдгүй юм хэмлэх хөдөлтэй. Хичээлдээ яг суух үедээ суучаал, хичээлийн үедээ хийчихэл. Тэгээд би даалтыг хугацаанд нөхчнө. Багшаа надад бас чөлөө өгөхөс их дуртай байдаг гэсэн. Айл болох ерөнхийдөө таслахгүй чөлөө авахгүй гэж хэлдэг гэсэн да. За бидний бас нэвтрүүлгийн бас нэг хэсэг маань нэвтрүүлгийн зочдынхан бас энэ түүх болсон зургуудаар аялдаг юм байгаа. Тэгээд бидний бас надад хамгийн ихний зураг энэ ер нь бас өөрөө бас яг үеийн дундаа нэлээд өндөрөөсөн болохоор тэр үеийн тухайл өвлийн тухайл юмнууд бол өөр яг тийм гол үүргийг үзэлдэг байсан юм шиг надад санагдаад энэ зургийг харахад тийм бодолд хүрж илаа. Яг энэ багийнхаа бас яг энэ дурсамжуудаас ярил. Ер нь би цэцэрлэг хатаас биерхүү хөвтэйсэн л да. Тэгээд ер нь багш нар намайг байгаа өвлийн өвгөн болгодог тий. Өвлийн өвгний үг чинь их урт штэ. За 2 цаас дүүрэн л юм цэжлэлдэг гэсэн. Аавтайгаа өглөө эрт босчвал аав надад хэлж өгвөл би нөгөөдгөн цэжлээл. Тэгээ би аягүй хурдан цэжлэлдэг гэсэн. Тэгээд ер нь цэцэрлэгтэй байх хугацаанд байнга жил болгон л өвлийн өвгөн болдог гэсэн дөө. Тэгээд цэцэрлэгтэй байхдаа ч тэр 10 жил байхдаа ч тэр ер нь их өвлийн өвгөн болчихсон шүү. Энэ өвлийн өвгөн болчихсон цаг нь. Дэлгэр номыг ерөөсөө адуун сүргээс хол ойлгож ерөөсөө болохгүй юм байна л та. Тэгээд олон зургийн дотор нь сайхан адуутай, адууны зил дээрээ байгаа зургууд надад их надад байна. Тэгээд яг энэ бас энэ тий малтай энэ адуу сүргтэй Монголынхоо яг энэ аж ахуйтай яг энэ яаж холбогдсон. Үнэхээр чиний салшгүй нэг хэсгийн нэг юм бол яхахгүй муу юм блэ л дээ. Тэ одоо нөгөө Монгол хүн чинь ер нь бол одоо төрөхтөл морин дэл дээр төрдөг гэж ярьдаг шүү дээ тий. Тэрнтэй ажлын би ер нь бол төрөөл 2 настай байхдаа л аавынхаа өрт морин дээр л явж ирсэн. Тэгээд адуу малтай холбогдсон л доо. Багасаа ер нь адуу мал явдаг. Тэгээд эмнэг хангал сургадаг. Тэгээд ер нь бол багасаа л ойрхон байсан учраас их дуртай. Багасаа л ер нь адуу малтай ойрхон өссөн болохоор ер нь сайхан байдаг шүү дээ. Сайхан ирүүл агаарт сайхан адуу мал хараад тий. Гоё тайван амгалан тий. Ер нь би ч өөрөө хөдөө дуртай л да. Хөдөөний өөрийгөө хөдөөний хүн гэж хүмүүсээ саллуулах дургүй байдаг. Тэр талдаа ямар хадалтай байдаг? Одоо тэрэнд нэг
дургуусаад ах явж байгаа хөтэй. Тэгэл Монгол хүн болгоно л энэ нүүдэлчин соёл, нүүдлийн аж амьдрал, нүүдлийн соёлоор бахархаж явдаг шүү дээ. Ер нь бол тэгээд энэ том соёл маань өөрөө маш их агуул да. Тэгээд адуу малаа дагаад, бэлчээрээ дагаад, усаа дагаад ингээ явж чинь өөрөө маш гоё. Хурдмөр өнжсэн үү? Арай томдоод байсан. Хурдмөр яг насалда яг хурдмөр унах насан дээр би чинь биеэр том учраас хүндтэй хурдмөрийг нуунж байгаа. Одоо чи өдрийн ард ингээд бүх сайхан чиний бол авсан медалууд аавал ингээд янзсан уу? Тий, манай аавал хөвгийнхаа медалыг ингээд цэцлэн гэжлэр янзсан л да. Спортын мастер хамгийн сүүлийн лигийн хөрөл медаль харагдчихээн тий. Тий. За энэ лигийн авраг газрын зурагтай нэг алдартай медаль харагдчих байна. Ер нь бас эр хүн байхын учир юу юм? Ер нь бол хүн нэг л амьдрал шүү дээ. Ер нь бол тий. Төрөл хөхөн тодорхой. Гэхдээ хүн нэг амьдрахтаа зөвл амьдрах ёстой. Тэгээ ер нь бол миний нэг баримталж бодож зарчим хүн ер нь нэг цангаараа л байх ёстой гэж боддог шүү дээ. Эрх төд тусмаа эрх хүн тий. Би анх хүнтэй яаж танилцааг тэр шигэл тэр цангаараа л яаж танилцааг тэр шигэл дуусгахыг хүсдэг ер нь бол. Тий. Тэр бол ерөнхийдөө эрх хүний хамгийн зөв юм чанар юм болж боддог шүү. Тэрнээс ч одоо анх танилцахад би жишээ нэг хүнийг арай өөр өнцгөөс харсан байтал явандаа тэр хүн арай өөр хүн байж таарах юм тий. Тэгсэн ч гэсэн хамаагүй тий. Яг л нэг анх яг яаж танилцааг тэр юм чигээр л байх хэрэгтэй. Тэр нь л ер нь бол эрх хүний хамгийн байх том чанар юм болж боддог л да. Олон залуучууд одоо ингээд сагсан бөмбөг тоглож байна. Зарим сагсан бөмбөгөөр амьдрал гэж бодож байгаа шиг байна тий. Өөрөө ч юм бол яг одоо эд сагсан бөмбөгийг оргил үе одоо насны ч хувьд тий. Карьерээ өргөлж байгаа шиг байна. Олон төр оюутан залуучууд руу ирээд би одоо чинь чамайг үлгэр жишээ маш сайн сагсчин, маш сайн он сурлагтан байсан ч учраас тийм зүйлүүд хэлүүлэх гээл байна л да. Яг хоо одоо яг саксны карьер маань ер нь бол 18-аас 30 насны хооронд л байдаг юм болж боддог л да. Яг хүний бол 18 наснаас яг 30 насны хооронд яг л одоо нэг бэлтгэл сургуультай тэгээд бас нэг амжилт гарах насн тий 30-аас хойш болоод ирэхээр бас нэг спортын нас ер нь тоосч нэс үг шүү дээ тий. Тийм учраас ерөнхийдөө бол яг залуучуудад хандж хэлэхэд бол 12 жил юм шиг мөртлөнг энэ бол маш богинохон хугацаа шүү. Тэгээ энэ богинохон хугацаанд аль болохыг хийхин төлөө маш завгүй хөдөлмөрлөөсөө л гэж боддгийг. Тэгээд ер нь бол спортын карьер ч юм бол богинохон. Тэгээд спортын карьераа дуусгах цаашаа бас өөр карьерийг эхлүүлэх ёстой. Тийм учраас бас ганцхан спортын замд гэлдэхгүйгээр бас өөрийн эзэмшсэн мэрэгжилээ бас цааш нь тоглож явах хугацаанд спортын замлаар замж явах хугацаанд ч гэсэн тэрийг бас давхар өгч явах гэж боддог. Тийм учраас би бас спорт хийж байгаараас ажлаа сайн тэгээ бас нөгөө өөрийнхөө мэдлэг боловсролыг дэвшлүүлье гэж ерөнхийдөө бол аль алин амжуулахын тулд зүтгэж ирсэн дээ ерөнхийдөө болтол тий. Sing like the whole city go against me every time I'm in the street I hear Эдгэр юм шахаад явсан биеийн хүч илүү байна. За одоо өөдөөс 2 он авчлаа. Одоо хоёрыг тослгээд байгаагүй юм шиг байна. Тавчраад Крис Джонс төгсөн. Крис Джонс ямар талбайгаа гоё хард юм бэ? Джонс яа. Дэлгэр нэм за өнтөр ургацсан хүнээр Төв аймгийн Төв ургац багуудын маш сонирхолтой тоглолт эхэлж байна. За өнөөдрийн тоглолт бол өнөөдрийн супер лигийн супер даваагаар бид нээж байна. За ёстой гоё довтлохоч боллоо доо Крис Джонс. Эстер алдаа байхгүй байна. Гаргасан дэлгэрний дундаас шидэлт оновчлоо. Хэрэгтэй 2 оноо боллоо. Өөрөө шидэлтэндээ дундын цаа шидэлт амжилттай болсон тоглолтын багийнхаа 75 дахь Нөхдөр дэлгэрнэм дундаас дэлгэрнэмийн шидэлт дахиад оновчлоо. 14-4. За дахиад дэлгэрнэмийн дорж там бэсрэг. За хоёулаа одоо Төв аймагаас гардаг төвийн тоглогч нар доо дэлгэрнэм дийлэхгүй байна да өнөөдрийн залууч.
За дэлгэр нэмдгээ яг нэг ийм занд авчих. Ер нь бол хөдөөний ажил хүнийг ер нь өөрөө хүмүүжүүлдэг. Маш их ажилласаа болгодог. Тэгээ би бага хахад ер нь ээж аавд их тусалдаг. Тэгээ айл сайхалд эмээ өө ах гис нартай бас их тусалдаг. Ер нь тийм тусархуул хөвгтөөсөн болов шүү дээ шүү дээ. Тэ хүмүүсийн өгж боддгийг сайн мэддэг. Бидний сайхан дурсгалтай зураг байна. Одоо бид нар харж байгаа бах те тэр энэ зургийн талаар бас өөрөө тайлбарлахгүй. Тэг яг хуу гэр бүлээрээ л яг хөдөө байдаг л үйл дээ. Зуны 3 сар хөдөө байж байгаа. Намар яг гүүгээ тавих болоод унах тамганы найран дээр л ер нь ах гиснэр маань ирж байгаа л тэр зурагт харж ирсэн. Тэгээд ээж аваа дөрүүл ах болсон. Маш гоё зураг л таа. Хөдөө сайхан ахуй амьдрал, уул хадаар ингээ сайхан малаад явж байгаа сайхан амьдралын энэ хөвшил ер нь чиний спортын замнал те спортод ер нь өөрийгөө өгсөн тал нь яг юу нь байна? Тэр талаас ирвэл хөдөөний амьдрал маань өөрөө их юу л да. Хүнийг маш их төсвөр хатуужилттай болгодог. Тэгээд зуны жилийн дөрвөлдрэлд тэгэл цастай, шуургатай, нартай, бороотой ер нь ямар ч хөлөрлөлт ер нь бол хүнээс маш их төсвөр шаарддаг. Тэгээд энэ зан чанарын маань л ер нь спортоос нэг төсвөртэй, төвчөртэй болох талаас их туслал болж байгаа гэж боддог шүү дээ. энэ бас нэг зураг байна. Энэ олон сайхан аваргуудын донд ганцаархнаа жоох хөөхт ах шиг байна. Тэгээд энийг одоо чинь ямар процесс болсон бэ? Энэ болохоор Баян мөнх авраг, Бат Эрдэнэ авраг хэмжил ингээд мундаг аваргууд маань тухайн үед яг манай хөдөө туслан дээр маань нэг өдөр бас салхин гарч очиж ирсэн юм аа. Тэгээд манай аав тухайн үед хорог бодог хийгээл те айр цагаад цөгнөдөл тэгээд яг зохион байгуулалтын журмаар очиж ирсэн. Тэгээд би яг аавгаа дагаа очсон. Тэгээ манай аав мөнхөд аваргаад намайг хөдөлж ирсэн билээ тухайн үед. Манай хүн ингээд ер нь үеийнхэн дондоо биеэр том юм аа. Тэгээ цааш тэр нь барилдуулвал яах вэ? Тэгээд мөнхөд аварга манай аав тэгжилж ирсэн билээ. 18 нас хүртэл битгий бүх гэж яриарэ. Тэгээ жоохон зүрх мөтөө хөхтөн. Тэгээд уулын тэгж ирсэн юм гэсэн. Тэгээд манай аав яхаа үтээсэхгүй намайг 12 настай байхдаа барилдуулаад. Тэгээ нэг 12 настай байхдаа 16 та хүүхдүүдтэй барилдаж нэг баахан шийдвэрлээ. Тэгээд тэрнээс шиг хаширцсан юм. Бүхөр ер нь болж таа оролдоо байгаа. 10 жил байхад хүмүүс ер нь их жоохон сониуч хийдэг штэ. Тэгээ манай ангийн хүүхд манай одоо миний сайн найзалтай Бацар гэдэг манай найз болохоор тийм зураг авах их хоббитэй. Тийм аав ээжээ гоож байгаад нэг мэрэгжлийн аппарат болсон. Тухайн үед чинь 10 жил байхад аппараттай хүүхдүүд ер нь ховор байлаа шүү дээ. Тэгэл ер нь янз бүрээр л зураг авах болдог гэсэн. Тэгээд нэг маазарч байгаа л нэг юм зураг авах болж байсан. Тэгээд энэ бол тэгэл тухайн үед бас ил дурсгалтай одоо харахад бол маш их дурсгалтай харагдаж байна л да. Тэгээд одоо энэ зургийг харахаар хүмүүс надаас чи 10 жил тогтоол бөмбөг хатгадаг байсан юм гэж асуудаг л да. Тэгээд тухайн үед яхан гэдэг нэг тогтоогоо авчихсан яг тийм хатгадаг байсан. Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та хэдэн онд очих байсан бэ гэсэн нэг асуулт байна. Цаг хугацааны машин байсан би эргээд яг 10 жилдээ л очих юмсан гэж боддог шүү дээ. Яагаад? Яагаад гэвэл би одоо боддог байхгүй. Тухайн үед 10 жилд надад сурч мэдхцүүл айгүйх байсан баг. Айгүйх цаг зав байдаг гэсэн тий. Тэгээ би яг тэр үед за дараа нь сурчих юм чинь тий. Одоо дахиад цаг авах юм шиг. Тэгж их боддог гэсэн тэр надад маш их буруу зүйл байсан юм л да. Жишээ нь одоо манай ангийн ангийнхан маань их бүжигчд олонтой. Бүжиг гэдэг хамтлагтай бас олуулсан тэмцээнд явдаг манай ангийн хүүхдүүд их мундаг хүүхдүүд байлаа. Тэгээ манай ангийнх надад бүжиг заах гэж их үздэг байлаа л да. Тэгээ би тухайн үед яг өндөр байсан болохоор тэрнээсээ бас санаа зовоод ерөөсөө бүжиглдэг гэсэн. Тэгээ тухайн үед би нэг яах вэ зүгээр л хэдэн хөдөлгөөн сурчихгүй яа та гэж боддог л доо. Тэгсэн бол одоо бас хэрэг болгож адгийн наазах нэг үзлэгтэр ороод тий өвтэйхэн байс хэрэгждэг ч юм уу. Тэгээд бүр болохгүй бүр цаашлах юм бол бас агсанч маань хэрэгтэй байсан байгаа юм л да хөлийн ажиллагаа энэ төр гэл. Гэх мэтчлэнгээ надад сурах зүйл 10 жил маань асар их байсан учраас би нэг 10 жил дээргээ очсон бол бүгдийг дахиад ихнээс нь тий бүгдийг сурах юмсан гэж боддгийн. Хүнтэй анх уулзаад тухайн хүний бас хамгийн ингээс ажиглаж хардаг зүйл нь юу? Мэдээж хэрэг ер нь бол би анх уулзсан хүнтэйгээ аль болох дотн танилцсан сүнс гэж боддог шүү дээ. Ер нь дотн яриа өрнүүлчих юмсан тий. Тэгээд нөгөө хүнтэй
ярилцж ижил тухайн хүнийг ямар хүн гэдэг нь тэрнээс гадна байдлаас нь хараад тухайн хүнийг ямар хүн гэдэг мэдж чадахгүй шүү. Тэгэхээр ер нь бол анх уулзсан хүнтэйг аль болох дотны яриа өрнүүлж байгаа л өрнүүлэхийг л хүсдэг л ер нь бол. 4 лигийн авраг болоод СПЛ асуулгууд багтаа. За тэгээд лигийн авраг анхны цолыг хүртлээ. Дараа нь өөрийнхөө нутгийн багаас тоглох. Төөрөх зүйл багаас тоглох тэр мэдрэмжээсээ. Над бол зүүршгүй сайхан бас хэн болгоны хүсэл мөрөөдөд байдаг юм биш баг тий. Тэгээ мэдээж хэрэг яг төрс нутгаас тоглоомд бол миний хувьд бол маш их гоё л доо. Тэр утгаараа би яг төөрөх багаар тоглож ирсэн. Тэгээд одоо яг нэг төөрс багт маань яг өмнө Sharks 4 жил тоглосон. 4 жилийн хугацаанд нэг баг тоглосон. Гамболд, Мөнхтөр, Жимбат, Бэлгүүнд гээд нэг л нэг багийн андууд маань байсан учраас тэгээд надад айгүй их амар байсан л та. Маш гоё байсан. Тэгээд ер нь бол нутаг орныхоо нэрийг гаргах шиг тийм сайхан юм байхгүй шүү дээ ер нь бол. Тийм. Тэр утгаар ер нь бол маш гоё байсан. Амьдралын чинь хамгийн салшгүй ер нь бол нандин чухал зүйл юу вэ? Чиний амьдралыг яг одоо гэр бүл. Найз нөхөд, ах эгч, эмээ өвөө. Ерөөсөө л энэ бол ерөөсөө миний хамгийн нэгдүгээр тавьдаг юм бол ерөөсөө л гэр бүл. Гэр бүлээ ер нь бол нэгдүгээр тавь шүү. Хагас үтэнсэн болгоно аваач дээр ирэх үү? Хасаа мөцсөн болгоо ирж ээж авдаа туслан ээж авдаа харагдан тий. Энэ жил ерөнхийдөө бол амьдралын гол утга учир болчиход байна л да юм бол. Ажлын цаг бус цагаар бол ер нь бол аль болох нэг ирж ээж авдаа тусалчаас ээж авдаа нэг өсүүлж хийсэн тий. Гэсэн тийм зорилготой л. Орой чамаг оройтод чамаг ирж хончол өглөөрч явдаг л да. Хайртай хүндээ хэлж чадаагүй хэлчмээр нэг үг яваад байдаг. Тийм үг байдаг. Татааханд гайгүй л хэлгээд бид хэлхийг гэсэн үг хэлждэг шүү дээ ер нь бол. Тий. Таны хүүхэд насны баатар гэвэл ямар баатар байв? Хэн бэ? Хүүхэд насны баатар уу? Мэдээж ер нь бол хүн болгонд аавд байдаг л үү дээ. Би аавараа л маш их бахархдаг. Ааваасаа маш их юм сурдаг тий. Суралцдаг ааваараа үлгэр дуурайл болгодог тий. Аавараа л их бахархаж чаддаг та. За тэгээд дэлгэр номын хувьд бол оюутан бол Шүтээс Sharks ирсэн. Лигийн гараг мэдээж Шүтээсийн Sharks акулуудаас эхэлж байсан баг тий. Тэр үеэр бол тухайн үед яг нам 2008 онд акулууд гэж багт одоо би баг байхдаа бас нэг одоо нэг Гамбол Мөнхтөр энтертэйгээ зүг бас Төв аймгаас ирээд лигийн тэмцээний ганц нэг удаа ирж үзчихсэн л да. Тэр үед манай нутгийн ах маа одоо хоёр ахыг хараад ямар мундаг юм бэ гэж бас бахархчихлээсэн тий. Тэр үед Шүтээс Sharks-тэй баг маань ерөөхдөө бол мундаг байгаа л шүү дээ. Финалд үлддэг аврагын төлөө тоглодог баг байсан. Тэгээд намайг яг 2008 онд ороход яг ах нар маань ерөөхдөө төгсөөд тий хараагийн харцаг баг руу ороод ер нь бол акулуудад цөөхөн үлдэжсэн. Тэгээд ер нь тэр уналтын үед нь л ер нь би яг акулууд гэдэг багт орж ирсэн л да. Уналтч байх ерөөхдөө нэг өөрчлөлтийн үед л орж ирсэн тий. Тэгээ бас акулууд багт орсондоо маш баяртай байдیں۔ Энэ ч бас ер нь бол баг ухтаа л ер нь хүүхдүүдийн ярианаас сонсдог байсан тий. Акулууд гэдэг мондог баг гэл. Ах нар гоё ах нар байдаг гэл тий. Бас тэр ах нарынхаа бас үргэлжлэл болоод бас энэ багт бас 4 жил тогтсон маш баяртай байдаг. Тэгээд лигийн анхны тоглолтоос ямар тоглолт хийсэн болж байна? За лигийн анхны тоглолтыг Хотолтой үйлдвэрлэлийн дэд сургуулийн Ёлууд гэдэг багийн эсрэг одоо Шигшээгийн анд Мөнхөлтийнхээс зэрэг тоглож илаа. Тий. Тухайд бас 10 хэдэн самбар аваад бас хүмүүс бас намайг анх харж исэн баг л та тий. Тэгээ хүмүүс дек гэдэг юм уу, бек гэдэг юм уу гээд казак хүүхд ороод ирчихгээл. Намайг анхаас тэгж ярьж исэн л да. Казак хүүхд сакс тоглодог болсон юм уу гээд. Яг хөө бек гэдэг маань хүмүүс бек гэж сонсоо тий. Бек гэдэг нэртэй саксч анх орж иж байна гэдээ бас хүмүүс ярьж байсан тий. Одоо чи тэр бүх мандатууд нь бас бүгд байгаа юм тий. Маш их дурсгалтай. Хамгийн сүүлд энэ чаны Азийн армийн мандат байх шиг байна. Энэ олон зүйлүүдийг бас ингээд хотод гэртээ өөрийнхөө гэрт хадгалахгүй аавынхаа гэрт тавьчихад ингээд бүгдөө байх шиг. Одоо чи хамгийн сүүлд нөгөө Азийн хэлний надад бас мөнгөн медаль хүртэлтэй ороо хийж илээ тий. Тий. Яг одоо би бол өөрөө энийг бүтээгээд яг хүмүүс надаар бахархах нь бол мэдээж хэрэг шүү дээ. Телевизээр гарч байгаа тий.
Гэхдээ би өөрөө энэгээрээ бахархахаас илүү миний аав ээж энэгээр миний гаргасан амжилтаар бахархахаас л гэж бодож өсч явдаг байхгүй. Одоо нөгөө хүн одоо чинь бус хүмүүс надаар намайг мэддэг байх нь хамаагүй. Би хамгийн гол аав ээжигээ баярлуулах хамгийн чухал юм. Тийм учраас би ямарваа нэгэн шагнал аваад тийм үү тий. Тэгэхээр хамгийн түрүүнд ээж аав ээжтэй очиж үздэг. Очиж үзүүлдэг. Дэлгэрний өөр амьдралын зорилго. Яг уу хүн болгоныг амьдралынхаа зорилгыг өөр боддог хэлтэй. Гэтэ миний зорилго гэх юм бол ямар ч байсан миний 30 нас хүртэл сумгийг яг өөрийнхөө хэмжээнд яаж тоглох вэ? Тэр хүртэл тоглоё гэж боддог. Тэгээд тэрнээс цаашаа бол хамтдаж хэрэг бас арай өөр карьер өгөх ба. Тэгтээ ер нь бол миний амьдралын зорилго юу гэхээр олонх сайхан хүүхдтэй болох гэсэн гэж боддог. Хүүхдүүдээ сайхан өсгөе. Тэгээд хүүхдүүдэд цаашаа бас яг энэ спортоор бас хичээлүүлээд бас нэг сагсан бөмбөгийн ч юм уу эсвэл өөр спортын ч юм уу хөгжилд бас хоо нэмэр оруулах гэсэн. Бас нэг тийм зорилго. Хэдэн хүүхэд бол хөл бөмбөгийн багтаа болох юм уу сагсны багтаа болох юм? Яг би бага багтаа хөл бөмбөгийн багийн замиантай болно гэж давхдаг байсан. Тэгээд одоос тэгин жижиг байх уу. Гэхдээ ямар ч байсан олон хүүхэд болох гэсэн тийм бодолтой л явдгийг. Тэр бодол одоо ахтай хоёулах нь очиж тэгж бодол төрсөн үү? Тэгээ ер нь олон хүүхэдтэй айл гоё шүү дээ тий. Дуутай нартай хөгжөөнтэй тий. Гэхдээ тий олон хүүхэдтэй жишээ нь одоо би ч одоо дүүтэйгээ ойлгох нь гэдэг тий. Жишээ нь дүүг яах юм бол би өмөрчин намайг хүн хэлэх юм бол намайг өмөрхөн байх гэж тий. Олон ах дүү нартай хүүхдүүдийг харж яхад бас тэгээ нэгнийгээ өмөрхтэй нэгнийхээ зоос үед нөө бөөнөр очиж гэдэг юм. Олон хүүхдтэй л надад их гоё санагдав. Тэр утгаараа би бас их олон хүүхдтэй болъё гэж боддог. Тэрүүн зорилго гэсэн зорилгоход гэдэг хаах нь явж тодорхойлж болох уу? Миний зорилго бол дөнгөжл эхэлж байна. Дөнгөжл эхэлж байна. Би тэр хардсан энэ олон улсын медаль авч харагдаж байна те. Тэгээд 12 онд лөө Азийн эсийн наадмаас 3-3-аас 12 онд хаа хүрэл авсан тэр медаль авах шиг байна те. Энэ медаль маань болохоор яг 12 онд Хятадын Хаян хотно болсон эсний 3-3 наадамд яг сэргэлэн сэтэхүүд 3 яваад 3-т орчихсон медаль байгаа. Энэ маш гоё медаль гэдэг юм л да. Ингээ чулуун цутгаад тийм байна. Хийсэн их гоё медаль. Хамгийн дурсгалтай медаль юу нэг гэж болно доо. Тийм үү. Тийм. Энэс өмнө л ихтэй чинь нэг хүрэн талаас Азийн оюутны аваргаас хүрэн талаас авчлаасан л да. Тэгээ энэ болохоор сая нөгөө Вьетнамын Дана хотно болсон мөнгө медаль. Тий. Одоо чинь энэ хүрэн тал яг зөвхөн манайхаас сагчид ганц медаль авсан гэж сонс тэр үнэ юм. Тий 12 оны тэр нөгөө эсний Азийн наадмаас зөвхөн сагсны тамирчид мал медальт иржсэн л да. Харин тэр болохоор би бас тэгээд тийг сонсоод гайхчихлээ л бас манай сагчид бас тийм өндөр амжилтыг тэрэнд үзүүлсэн гэдэг бол. Тий. Ер нь бол өндөр амжилт үзүүлсэн тий. Маш гоё хийсэн л да. Seem like the whole city go against me. Every time I'm in the street, I hear Эдгэр юм шахаад явсан биеийн үуч илүү байна. За одоо 2 он авчлаа. Одоо хоёрыг тослгээд гайгүй юм шиг байна. Тавчраад Крис Джонс төгсөн. Крис Джонс ямар талбайгаа гоё хард юм бэ? Джонс яа. Дэлгэр нэм. За өндөр урагцах хүмүүс Төв аймгийн Төв ургац багуудын маш сонирхолтой тоглолт эхэлж байна. За өнөөдрийн тоглолт бол өнөөдрийн Супер лигийн супер даваагаар гиднэж болох. За ёстой гоё довтлохоч боллоо доо Крис Джонс. Эстер алдаа байхгүй байна. Гаргасан дэлгэрний дундаас шидэл тономчтой хэрэгтэй 2 оноо боллоо. Өөрөө шидэлэндээ дундын цаа шидэлтэй амжилттай болсон тоглолтын багийнхаа 75 дахь Нөхдөр дэлгэрнэм дундаас дэлгэрнэмийн шидэл дахиад тономчтой 14-4. За дахиад дэлгэрнэмийн доош там бэсрэг. За хоёулаа одоо Төв аймагаас гардаг төвийн тоглогч нар доо дэлгэрнэм дийлэхгүй байна да өнөөдрийн залууч. За дэлгэр нэм тэгээ яг нэг ийм занд авчих.
Өөрөө ч юм уу анхны ус олон улсын тэмцээн байх тийм үү? Тий, энэ болохоор яг 11 онд би шгшөөг дуудагдаад 11 оны 5 сар шгшөөг дуудагдаад дуудагдах тэр мэдрэмжээсээ яг уу маань мэдээж ирэх маш гойсон гэдэг яг уу. Тэгээд баяр зүг тогш дээр анх яг ирээд тэгээд анхны тэмцээн маань яг Зүүн Азийн аврал шалруулах хятадын Нанжи хотны болсон тэмцээн байна. Тэгээд бас Спилгүн Санчир гэл бас үеийн найзуудтайгаас ингээд багтаад бас явж очиж илаа. Анхны тэмцээн манаас маш гоё лээ. За тэгээд тэр тэмцээнд би сонсчихсан өөрөө ч бас нэлээд олон самбар аваад 50-ны эсрэг бас маш сайн тоглолтыг үзүүлээд нэг мундаг тоглож хамгаалсан гэдгсэн. Тэр дурсамжаас. Тэгээд 50-ны баг маань өөрөө бас маш их том лигтэй маш мундаг баг штэ. 50-ны шгшөөг маань. Тэгээд 50-ны шгшөөгийн эсрэг манайх яг ихний тоглолт байсан. Тэгээд Үүтэн хоо гэдэг одоо нөө 50-ны төвийн тоглогч. Одоо нөө 50-ныхаа лиг тэргүүн тоглогч болсон мундаг тоглогч. Яг тэр тоглогчийн эсрэг баяр зүг тогч маань намайг хамгаал гэж талбай дараалсан. Тэгээ би яг тухайн үед яг тасалжуулагчийн хэлснээр те үүргээ сайн гүйцэтгээд тухайн тоглогчоос сайн хамгаалсан. Намайг ерөөсөө самбраас сайн ахын тудлыг өмнөх сарын бэлтгэлд намайг бэлдсэн. Би яг тэр бэлтгэлийн дагуу самбраас маш сайн авсан. За тэгээд эсрэгээрээ би самбраас сайн аваад одоо хамгаалж ирсэн тоглогчоо сайн хамгаалж ирсэн учраас өөртөө итгэлтэйгээр оноо авч ирсэн учраас бас нэг 14 оноо 12 самбар тухай үед авч ирсэн. Тэгээ анхны тоглолтод бас тэгж авах гэдэг маань сайхан санагдчихсан л да. Анхны олон улсын тэмцээний анхны тоглолт л. За түүний дараагаар бас оюутны үе Азийн аврагт оролцоод хүрэл медаль авсан. Тэр чинь Тайваны Тайпей хотноос авсан оюутны Азийн аврал шалруулах тэмцээнд за тухай 7-оор орж исэн баг тий. Тэгээд тэрэнд Филиппиний баг хожиж 3-оор орж исэн. Тий. Тэгээд Сэдозор ах манаас тухай тасалжуулагчаар бид нэрийг салжуулаад очиж исэн л доо. Бас тусал тасалжуулагчаар Пүүж ах манаас явж исэн. Тэгээ хоёр тасалжуулагчийнхаа үг нь маш сайн ороод тий. Залуучуудаараа хүрэл медаль хүртсэн. Өөрөө чи ер нь нэг амьдралдаа нэг ташуур болгодог, ер нь нэг бодож явдаг үг юу байна? Өөрийгөө сурамжуулдаг, эрчилдэг тийм үг байна. Яг өөрийгөө эрчилдэг үг хийсэлөө би бас байнга бодож байдаг юм л да. Зөв явбал зөөлөн зам болно. Тэгээд даруй зан эр хүний чимэг гэдэг. Тий. Энэ хоёр үгийг л ер нь их бодож явдаг юм. Тэгээд их сансан газар 9 шин хоосон гэх мэтлэн гээд бас байнга боддог хүнд байна л да. Тий. Одоо нөгөө ах нарыгаа ч гэсэн зөндөлүүд харж илаа тий. Даруухан байж байгаад одоо жишээ нь зөндөө юмыг чаддаг хэрнээ ямар ч үйл зүйлсөд дуурдгүү тий. Тэг хүмүүс байдаг шүү дээ. Тий. Өөрөө хийх ёстой юм хийгээл явж идэг. Тийм дараахан гоё ах нар. Би бас тийм ах нарыг хараад бас гоё зан чанар байна гэж бас их боддог юм баг хта. Аха. Тэгээд бас өөрөө бас нэг тийм болох юм, тийм байх юмсан л гэж бас боддөг. Хүн ер нь бол бүгдийг хийж чаддаг байх албагүй л. Гэхдээ хүн энгийн зүйл хийж чаддаг л байх хэрэгтэй гэж би ер нь боддөг. Тийм учраас би бас аль болох нэг юм хийдэг байх юмсан те чаддаг байх юмсан гэл энэ бодод чинь адгийн наазах нь хөдөө гараад л ч ногц ангидчдаг, хазаарын тархи ангидчдаг те эмээлээ тоног хийждэг. За тэгэл морины дил сайхан авчдаг. Гэх мэтлэнгээр уурга сайхан залцдаг гэх мэтлэнгээр бас эр хүнээс зайлшгүй хэрэгтэй хийх хэрэгтэй зүйл хийж чаддаг байх хэрэгтэй зүйл зөндөө байна л да. Тэр энгийн зүйлүүдээс л ер нь бол эхлэн шүү дээ. Амьдрал заавал ч тийм агуу том хийж чаддаг таа биш. Энгийн зүйл хийж чаддаг тал гол маш тийм л гэж боддог. Өөр чи хамгийн олон жил өмссөн хувцс байдаг уу? Байлгүй яах вэ? Ямар хувцс байна? Одоо сүхөт аврах шиг нэг хүрэн дээлгээл гэдэг чи тэр шиг зүйл яг надад яг тэрнтэй ажиллах надад нэг цэгэр дээлүүд юм. Манай бүр өвөөгөөс уламжлагдаж ирсэн цэгэрдээд тэг маш дулаахан тий өмсгөд маш би таатай тий тэгээ би хөдөө тэрийг байнга өмсдөг л та. Тэр нь ганц дээл тий бигээ байнга өмсдөг. Тэрнээс гаднаас надад бас дугууны тэр сагсан дээр ч тэр байнга өмсдөг гэсэн зөндөл гоо. Гэтэ тэр дээл шиг тэгж олон жил өмсч байгаа байхгүй хаа. Саяхан би өөрөө чинь Санжилд хотод ингээд нөгөө Чингис хаан кап болсон. Өөрөө ч гэсэн шилдэг тоглож болсон. Тэр процессыг чи аав ээж их мэдсэн юм шиг байлаа. Тэгээд тэгэхэд аав ээж чинь гоё шагнал алтан медаль аваад ирсэн шилдэг тоглож болоод ирэхэд аав ээж нь юу гэжээ? Ер нь бол манай аав ээж өөр нэг л зүйл хэлдэг.
Михо сайн байл гэж хэлдэг. Тэгээ аав ээж өөр маань ерөөхдөө миний улаан фэн л дээ. Тэгээд байг телевизээр үзэн. Тэгээд бас маш сайн шүүмжлэгч манай аав чи ингэх байсан тэгэх байсан. Одоо чи хүмүүс тэгж тоглоод тах чи тэгж тоглож чинь те. Одоо тэрийгээ сайжруул, энийгээ сайжруул. Манай бас мэдлэг бол нэлээд өндөр болсон. Нэлээд өндөр шүү дээ. Ер нь бол мундаг тийм анализ хийдэг, мундаг шүүмжлэгч. Тэ. Тэгээд бас намайг айгүйх тийм дарддаг гэх юм уу те. Бас нэг эр хүнд ч бас нэг омогш хуй байна. Омогш хуйд нь дарддаг, гутрах хуйд нь бас өргөдөг те. Манай аав жирэг л тийм л хүмүүс л те. Энэ бол одоо чи санджаал аав ээж чинь хэлсэн нэг сайхан урмын үг юу вэ? Өөр нэг сайхан нэг мартагддаг нэг сайхан зүйл их байгаа хаа чамд ирнэ. Тэ би ч бас тэгэл хажигдах үедээ хажигдаа сэтгэл санаагаар өнхөйдөө унаал ирдэг л те. Тэгээд тэр болгонд ер нь бол аав ээжтэйгээ уулзахад л нэг сайхан сэргээд иртий. Аав ээж маань юу гэж хэлдэг вэ? Минийх юм нэгээр дуустдаг юм аа. Өнөөдөр ч хожигдчих бол маргааш дахиад хожих уу ирнэ шүү дээ те. Аливаа нэг юмны гарцсан бас хожигдл байдаг юм аа гэж бас хэлдэг байхгүй те. Чи хожигдсноор чи айгүй их юм сурж байгаа, айгүй их юм ойлгож байгаа те. Тэр чи эргээд чамд хожлох хөт чи хэрэг болно. Тийм учраас минийх ялд та битгий хутарчи те. Хамгийн гол нь чи ялтаасаа чи яллаа гэж чи баярлж болохгүй их баярлж болохгүй те. Юунд ямар үр дагавраар чи ялуу те. Хамт олон чинь чамд туслуу сайн бэлтгэлээсэндээ чи ялуу те. Тэр болгоныгаа өөрөө сайн дүгнэлт хийж бодчих. Ялгадл авсан онцсон бол яагаад ялгадл ав те. Тэрийгээс авахж ойлгоод одоо чинь бэлтгэл юм байсан бол ялгдсан байна уу? Багийнхантайгаа ойлголцохгүй болоод ялгдсан байна уу? Тэрэн дээрээс анализ хийгээд тэрийгээ дахиж давтахгүй төлөөлж чи тэнц. Тэрнээс бол чи өнөөдөр чи гутарлаа гэд маргааш чи ялчихгүй. Тийм учраас юмд дандаа бодолтой нөхөр хандж ил гэж юм манай аавч юм сургадаг та юм бол. Үүний дараа 13 он манай залуучууд Казанд универсал наадам сагсан бүр анх оролцсон. Тэр бүрэлдэхүүн ч гэсэн бас дэлгэрний ямаас гарааны томны тоглогчоор оролцож байсан. Тэгээд ерөнөөс энэ олон улсын тэмцээнүүдээс сурсан том туршлагатай хамгийн том туршлага авсан тэмцээн ямар тэмцээн байна? Казаны энэ тэмцээнд энэ бас маш гоё тэмцээн бол тэмлээ. Дэлхийн универсал наадам гэдэг ер нь бол олимпийн дараа л ордог наадам шүү дээ. Ер нь бол баг олимп гэсэн үг. Миний хувьд тэгж боддог. Дэлхийн 100 гаруй орн ирээд бас Монгол гээд бид нэр бас тэмцээнд очиж оролцсондоо би маш баярлалдаг юм аа. Тэгээд тухайн үед тулга ах маань дасгал жуулагчаар за тэгээд бидэд очиод Японы багийг хожоод Филиппиний багийг хожоод тий. Тэгээ бас Азийн төлөөллүүд том төлөөллүүдээ бас хожсондоо бас хожсны дараа бид нар ч бас Европын том одоо Серб, Польш гээд бас том багуудтай тоглосон тий. Тэр маань бас биднэрт бас айгүй тийм дуршлаг болсон л доо. Яг тэгэхээр бид нар зөвхөн Азитай тоглодог гэсэн ш Европын багуудтай ер нь бол тоглож үзээгүй шүү дээ. Тэгээд бид нэр ер нь бол бас нэг тийм бодол зөвхөн Азид одоо жишээ нь зөвхөн нэг багтаагаа тоглоод байх юм бол цаашаа хөгжиж дэвчихгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр бас нэг арай нэг өөр Европын багуудтай тоглоход бас нэг зөндөө том туршлага болж байгаа юм л да. Зөндөө юм суралцж байгаа. Тэр утгаараа бас энэ Казаны наадам маань бас биднэрт бас айгүй том сургамж, том туршлага болсон болов уу гэж боддог. Даваас өмнө дэлгэр нүг гэдэг хүн өөрийгөө зүгээр нэг үгээр тодорхойлвол ямар үг вэ? Би хүн. Ажил дээр ер нь бас ингээд хүмүүс чамайг нэг талаараа сагсчин гэж хараад байдаг тий. Нөгөө талаараа тий бас нэг хэсэг зүйл хариуцсан бас нэг мэрэгчлэлтэй ажилтан байдаг тий. Тэр хоёрыг одоо яаж хослуулж байна? Яг би өөрөө хяналтын инженерээр ажилладаг. Тэгээд яг талбай дээгүүр явбал хүмүүстэй уулзж явах тийм намайг яг инженер гэдгээс илүү тамирчин гэдэг талаас нь харьцах гэх хүмүүс их үздэг л дээ. Гэтэ би бол ажил сакс бол сакс, амьдрал бол амьдрал гэдэг утгаараа энэ бол нэг тэгж саксны талаар нэг ярьдаг дээр нь ажил дээр бол яг л ажиллаа л яриа л хэвчдэг. Тэгэхээр зарим тохиолдолд зарим гүйцэтгэгч нар чи дэлгэрний биш үү гэж асуудаг л таа. Тий. Яг тэгэхээр чамайг яг ингээд ажлын процессыг харьцаад ахаар хүмүүсээ тэгж яах шиг. Яг нөө хүмүүс надтай яг саксны талаар арай жоохон дотн байдлаар харьцах гэдэг. Би яг ажлаа яриад ахаар тэр хүмүүсээс эргэлзэх тал байдаг л хэл таас. Энэ тусны сайхан зураг сэргэлэн дэлгэрнэм 20-ын зураг байна. Тэгээд би хүмүүсээ сонсож байгаа тайрыг Маша Миша хоёр гэж хүмүүс хачлаад байдаг гэсэн. Тэгээд бас яг энэ найзтайгаа сайхан үргэлжлэх энэ сайхан нөхөрлөлийн талаар энэ зургийн талаар бас ярих.
Тэ сэргэлэн битээр бол ерөөхдөө бүр гэр бүлийн найзууд л да. Тэгээд битээр 11 онд анх ашигшаа дуудагдал. Тэгээд битээрийн хувьд бол анхны 11 оны олон улсын тэмцээн байсан. Тэгээд тэрнээс аль хэл нь олон улсын анхны тэмцээн. Тэгэл тэр нь битээр хамгийн анхных нь гээд хамгийн жоох нь гээд битээр юм болгонд л цуг зарагддаг гэсэн те. Тэрнээс эхэлж битээрийн ер нь бол өөрчлөлт эхэлсэн л дээ. Тэгээд сэргэлэн битээрийн түүх бол яг ижилхэн битээр ер нь сэргэлэнгүй тэмцээн гэж юм бол байхгүй хаа. Битээр байнга бүх тэмцээнд цуг явж ирсэн те. Саяны 3-9 хүртэл сэргийг юм аа яваагүй. Тэрнээс бус бүх тэмцээн битээр цуг. Тэгээд битээр байнга цуг юм, байнга нэг өрөөнд цуг орно те. Тэгээд битээрийн үзэл бодол сонирхол ерөнхийдөө нийлдэг учраас битээр бас санаа нийлдэг болж байна. Тий. Тэр Маша Миша гэж хочлоод идэг хочны талаар. Яг битээр зүгээр нөгөө байнга цуг явдаг учраас л манай санчрил өгсөн нэр л дээ. Хочлоо. Тий. Ер нь хоол идэхтэйч тэр за тэгэл бэлтгэлдэж тэр битээр чинь биеиндээ санаа тавиад ерөнхийдөө байнга цуг явдаг учраас. Гэсэн болоо. Энэ сайхан Төв аймгаас төрсэн бас хоёр шилдэг төвийн тоглогчийн сайхан зураг байна. Бас яг энэ тоглогчоос өөрөөс олон жил бас дүлгэр дураад авсан болов уу гэж бодож байна. Энэ тоглогчийн талаар бас өөрийнхөө сэтгэлийг хэлэхгүй юу? Тий, одоо хоёр ах маань бол одоо Монголын шилдэг төвийн тоглогч шилдэг сагсан мөвчтэй. Бидний хувьд бол үнэхээр нэг бахархал болсон. Одоо жишээ нь бид нэр шүтэж явдаг юмны нэг л дээ. Одоо би дугуй ундаг байхдаа сагсан мөвийг сайн мэддэг байхад би одоо ир гэдэг хүнийг мэддэг байсан. Тэгээ хүн болгонд ярьдаг те. Манай Төв аймгийн мундаг сагсч ингээл. Тэгээд энэ ахтайгаа бас шгшээ огт нэг хэдийгээр нэг огт тоглож үзээгүй гэсэн шгшээ огт нэг өгсөн бас маш их баяртай байдаг. Тэгээ уул нь бол нэг сонирхол. Нэг огт ч тоглож үзээгүй. Ерөөс нэг огт тоглож үзээгүй. Нэг улсын аваар цуг урсан уу юу? Яг тэр нэг улсын аваар би ороогүй. Одоо тийм үү. Одоо ихтэй нэг жилч нэг тэмцээн ч гэсэн бас нэг цуг ороод үзчих юмсан гэсэн нэг тийм бас битүүхэн мөрөөдлөд байсан л да. Тэгээд бас тэг чадлагүйгээр бас одгийнх маань зодог талчлаа. Тэгээд одгийнхтайгаа нэг тэмцээн ч гэсэн нэг цуг ороод үзчихсэн те. Шгшээ угаас гадна. Шгшээ уг бол яг хөдөө тэгээд олон улсын тэмцээнд очиод олон улсад өрсөлддөг те. Тэгэхээр дандаа шилдэг таварт тамирчдаг. Тэгээд зүгээр би битүүхэн миний мөрөөдлийн үүдийг хүлээ зүгээр дотооддоо болж байгаа нэг тэмцээнд би одгийнхтайгаа нэг цуг гараад нэг тэмцээнд ороод үзчихсэн гэж мөрөөддөг байсан. Тэгээд яс мөрөөдлөө хүлээж чадаагүй. Гэтэ яг шгшээ угтас нэг ороод үзсэн. Сакс тоглоод ингээд ирж хахад за ер нь бол би одоо ингэх хэрэгтэй юм байна. Ийм дээрээ сайжрах хэрэгтэй юм байна гэж хамгийн түрүүд ухаарч ирсэн зүйл нь юу вэ? Яг тэгж би яг сагсан мөнгөийг бас анх их сургуульд ороод 3 шугам дотор зогсоод тэрийг хайхад гэсэн. Энэ 3 шугам дотор зогсоод 3 болчиход байгаа юм. Яагаад тэг сагс тоглож яаж сагс тоглолт юм болоо сайхан тэгж бодож исэн байхгүй. Тэгж л ерөнхийдөө анх хэлж ирсэн. Миний хамгийн их ойлгож ирсэн юм бол бид нэр сагсан мөнгөийг тоглоод за нэг гой заалцдаг тийм гой шидчихдэг болвол ер нь сагс тоглолцдог гэж боддог юм шүү. Гэтэ ер нь бол сагсан мөнгөний үнс суурь нэг юун дээрээс эхэлдэг вөхлөөр зүгээр л чиний зөв алхалт зөв гიშгэлтээс л ер нь бол сагсан мөнгө эхэлдэг юм байна л. Ер нь трийг л ер нь Америкт явж байхдаа хамгийн ойлгосон л доо. Америкт бол ер нь бол хүний хөдөлгөөн одоо нөгөө биеийн шилжилт хөдөлгөөн дээр л аягүй ажилтдаг юм лээ. Тэгэхээр хөлийн зөв тавилтаас л эхэлдэг гэсэн. Тийм учраас ер нь бол хүүхд залуучуудаас хандж хэлгэж тэр хөлийн ажиллагаан дээр сайн бэлдээч л гэж. Өөрөө төвийн байрал тоглодог. Зүгээр өөрөө төсөөлөд ямар ч нуруутай яж болно. Гэхдээ айл байрлал чамд аягүй гоё байдаг, таалагддаг. Одоо чинь за тэр байрал үнэхээр тийм байрал тоглож үзэх юмсан гэж боддог байрал ч. Таван байрал гэж нэрлэдэг да. Тэгээд таван байрлалын хаан тоглох дуртай. Би бол ер нь бол нэг 2 юм 3 номер дээр тоглох гэж боддог шүү дээ ер нь. Яагаад? Яагаад тэгэхээр яах ирэл шидчихэл скол орчаал тэгэл яваад байдаг шүү. Тийм үстэй. Нэг тийм хийх юм гоё ингийн тийм зүгээр. Бид нар ч юм бол төвийн тоглогч бол самбарын доотлол гүн те өмг гаргана очоод хамгаална. Адагнаас 2 номерын тамир чинь хамгаалж байгаа доошо дараад алдахад төвийн хамгаалагч дарж чигвэл би миний буруу байхгүй. Тэр хамгаалж исэн хүний буруу шалдаг байхгүй. Тэгэхээр би нэг 2 юм 3 номер дээр л тоглолоо гоё юм л очиод байна. Өөрийн чинь байрлал хамгийн хэцүү тал нь юу вэ? Түрүүний яг саний ярьсан зүйл байх шиг байна тийм үү? Тэгээ нөө өндөр нуруутай хүмүүстэй тоглолдог. Яг олон саний зүнд очихоор яг л өөрөөсөө толоо өндөр, тохоо өндөр хүмүүстэй тоглоно шүү дээ ер нь бол. Тэгээ өндөр хүмүүсийг хамгаалах байнга л хүчний тоглож байгаа юм л да. Байнга л барал байнга барилдчихдаг байхгүй.
Тэгээд байнга ноцолд нь тэгээд байнга нөгөө хамгийн хол зайг туулж идэг тий. Тэр утгаараа айгүй төсвөр шаарддаг. Тамирчин хүн байхын сайхан болоод хэцүү тал нь юу вэ? За би ер нь бол тамирчин байхын нэг сайхан юм гэх юм би нэгдүгürt би туртай юм аяж тий. Туртай юм аягээд бас нэг хүмүүс танигдаа юм энэ бол хамгийн гоё зүйл шүү дээ. Намайг жишээ нь би ажиллаа гэж явж байгаас тэр гадаа удамжинд явж байгаас тэр ингээд харах хүмүүс намайг таньж харддаг харц. Тэр маш их гоё дулаан байдаг. За тэгээд бас нөгөө тоглолтын дээр ороод ч юм талбай дээр гард явж хахад өө энэ дэлгэр юм байна шүү дээ бас тий. Тань ухаарч ярих тий. Энэ бас маш их дулаан. Энэ хамгийн гоё юм л да. Тэгээд тамирчин байх юмны хамгийн хэцүү юм гэх юм бол яг та тэгэл гэр орондоо цаг зав гаргаж чадахгүй байх. За тэгэл маш өндөр хариуцлага бас өөр тулгуурсан үед бас хэцүү тийм. Тэгээд ядарсан үед хэцүү, өвдсөн үед бас хэцүү, гэмтэл авсан үед, бэртэл авсан үед бас хэцүү шүү дээ. Тэгээд хэцүү юм бол зөндөө байна. Гэхдээ хэцүүгээс илүү сайхан илүү болохоор хөдөлтөл ингэ явж байна да. Ер нь дэлгэр намын хувьд одоос олон хүмүүс өөрөө ч ингээл таньдаг бах тийм. Олон хүмүүс асагч чинь тэр ингээл гаруй сүмэр тоглолт дуусгаар гаруй сүмтэр аваал ингэдэг бах. Энэ дотор одоо тэр нөгөө овдын өвч ингээл хүмүүс ярьж байна. Тэгээд яг энэ дотор яг зөв байхын үндснийг юу юм бол яаж ер нь өөрийгөө авч явъя гэж боддгоо. Олон залуучуудад бас өөрөө ч харж байгаа. Тэр залуучууд ямар үлгэр дуурайл болоё гэж боддгоо. За тэр оддын өвчин гэл одоо намайг нэг хүмүүс байнга л намайг тэг загнадаг л да. Ер нь бол манай баяр зүг төгс намайг чи оддын өвчнөр өвчсөн гээл. Гэдэг те. Яг оддын өвчнөр өвчлөх гэдэг маань бол тэр хугтгуун бас арай өөр юм шиг байна тий. Гэтэ ер нь бол хүн хамгийн гол нь зөв л байх хэвээр. Тэгэд нэг зангараа л байх хэвээр. За тэгээд хүн бол хизээч нэг зүйлийг төгс чадна гэж байхгүй. Чадахгүй зүйл зөндөөлөдөг тий. Тийм учраас би тухайн зүйлийг одоо жишээ нь сакс тоглохыг тий. Сакс тоглохыг юу чаддаг үлээ, юу чаддгүй үлээ тий. Чаддаг зүйл бол за би энийг чаддаг болсон ч одоо энийг чадахгүй, энийг чадахын төлөө гээд дандаа үе шаттайгаар одоо нөгөө хүсэл тэмүүлэлтэй тэрийгэ бэлддэг байгаасаа тэгээд одоо чаддаг зүйлдээ эрдэж бусдад битгий өнгөрөөсөө тий би энийг чаддаг болсон юм чи эдэн нам яадаг гэсэн байдлаас битгий ярьцаасаа тэгээд үргэлж шинийг санаж шинийг бүтээхийн төлөө шин зүйлийг сурахын төлөө тэмүүлдэг байгаасаа гэж л ерөөхдөө хэлмээрэн да залуучуудаа тэгээд одоо би миний зүгээс зүгээр боддог юм тэр шүү дээ. Би зүгээр яг сакс тоглоод яг хүмүүсээ хажиж явах илүүж магадгүй л дээ. Гэхдээ яагаад илүү байгаа гэдэг маань би тэр хүмүүсээс илүү их бэлтгэл хийгээд илүү их шийдсэн болохоор би тэр хүмүүсээс илүү байгаа. Тэрнээс би тэр хүмүүсээс тийм гоц илүү төрцөндөө бас тийм биш байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүмүүс ч гэсэн надтай ажиллах бэлтгэл хийх юм бол тэр хүмүүс надаас илүү болох магадлал өндөр байхгүй тий. Тийм учраас хүнээс илүү гарахтаа яаж хүнээс илүү гарсан юм? Тэр хүн надаас илүү гарах боломжтой боломжгүй юм тий. Тэрийг боддог байхсаа л гэж би үнэсдэг ш тэр нь. Тэгээд бас гадуур залуучууд ингээл харж байхад тий нэг зүйлийг чаддагтаа эрдээд нэгэндээ өнгөрөх ч юм тийм байдлыг хажигддаг л да. Тийм байдал битгий гаргаасаа тий. Зүгээр л чи нэг зүйлийг олон тавцсандаа л тэр хүнээс илүү байгаас ш. Чам тэр зүйлийг төрүүлсэн заяатсан юм биш шүү тий. Гэдгийг л ер нь хүмүүс ойлгосоо гэж боддог. Тэгээд нэг гоё үг байдаг л да. Брюслигийн гоё үг гэдэг те. Мянган зохилт мэддэг хүнээс би яахгүй. Зүгээр нэг зохилтыг 1000 давтсан хүнээс би айна гэдэг. Энэ ч л хамгийн зүг байхгүй. Нэг зүйлийг чи 1000 удаа хийх юм бол тэрэн зүйлдээ чи дадна үстэй те. Тэрнтэй яг ижилхэн ерөөсөө чи 1000 нэг зүйлийг 1000 удаа хийцэн л юм байхгүй те. Тийм учраас л эсрэг хүн чинь чамаас хайж гэсэн. Тийм учраас ерөнхийдөө нэг зүйлийг чаддагтаа битгий бусдаа эртээсэй гэж боддог шүү дээ ер нь бол тийм. Баярлалаа сайхан үгэн. Тэгээд өнөөдрийн бас битэрийн нэвтрүүлэг өндөрж байна. Бас өөрчн бас сүүлийн хормыг үлдээ бас тийм. Олон багш нар олон хүмүүс талархах зүйл байгаа. Тэгэлгүй яг юм яг өдөө зэрэгтэй явж байгаа нь миний ээж аавын гавья тийм. Ээж аав маань байнга үргэлж дэмждэг. Тэгээд аав ээжтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг бас өдөө зэрэгтэй хүрэхэд явахад маань тусал тэмцсэн бас үе багш нар маань тий багш нартаа бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. За тэгэл намайг байнга дэмждэг бас
10 жилийн ангийнхан маань байна, их сургуулийн ангийнхан маань байна. За тэгээд одоо миний яг хамт олон маань тий ажлын нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамт олон маань бол намайг маш сайн дэмждэг. Намайг байнга үздэг тий. За яаж энд бэлгэлээ хийж гин үү, яаж ингээл байнга намайг дэмждэг. Тэр нь бас маш их тэрэнд нь маш их баярлж авдаг л да. За тэгээд хамгийн том артал болж байгаа нь ихнэр байна тий. Ихнэртээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хадам аав ээж манс намайг маш их дэмждэг л дээ. Тэгээд ах эгч нар маань ч гэсэн дүүнэр маань ч гэсэн тий. Тэгээд тэр олон хүмүүстээ бас миний хувьд маш их баярлж авдаг шүү та нартаа. Тэгээд миний өдөө зэрэгтэй явж байгаа та нарын маань бас гоё шүү гэж хэлмээр байна да. Тэгээд ер нь бол хүний хамгийн үн цэнтэй зүйл гэр бүл, найз нөхөд хамт олон байдаг юм шүү. Тэгээд энэ бүгдийг хайрлаж яваарай л гэж хүмүүстээ бас гэж хэлмээр байна да. За баярлалаа. Тэгээд бас өөрөө чи өмнө нуртудаан бас амьдралаа нуртудаан бас сагсан бүгийн замнал байна. Тэгээд дэмжээ оролдоонд нь бүхий л зүйлд нь амжилттай дэдийг хүсээрээ. За баярлалаа та хүн ч гэсэн цаашдынхаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Надтай ажиллах өшөө олон тамирчид бас ингээл орох байлгүй те. Тэр болгоныг бас сайхан сурвалжлаасаа ажил хүсье да. За баярлалаа. За. Дакл Тумай эзэн за сачис бодож байгаа бааш гэдэг. Намхаа мод ирсэн байгаа дэлгэрийн донцгоо амжилттай. Сачис нуруу адаа дээрээ so blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. Blame it on the night. Don't blame it on me. Don't blame it on me. 다시 저거 너무 나로 찍어서는데 이게 돈다시 찍는 거 있는데 진짜 이게 너무나 또 이상한 것 같아 그랬어 네 돈다 진짜 너 니네 미리 오셨어 언제 다시 때문에 또도 사투고 진짜 난도 지금 우리 집냐면 그래 뒤로다 놨다 Багтаа бүгд шилжүүлдэг эсрэг тавцгаан дээр тод 2 оноо авчихсан. хоромоос ойрхон байгаад дамжуулсан минь дөр дээр дундад ашиглаж дамжихгүй самбраас дахиад дэлгэрийн хоёр толгойн зүүн дээрх болсон амжилттай. Тэр жавчнаас хоёр дараад хийгээд байсан. Дэлгэрийн ямар урд толгойн дараад байсан.